Орим төргийн үзэгчдэд төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуй хүргэе. Засгийн газрын хуралдаанаар өгөгдлийн тухай хуулийг хэлэлцээд улсын хурлд өргөн барихаар шийдвэрлэлээ. Шатуун түгээх станцуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, шөнийн цагаар хяналт шалгалт хийж байна. Цагдаагийн ерхий газар шонхор шувуу барих зөвшөөрөл болон газрын тосны компанитай холбоотой маргааныг шалгаж байна. Трамп орон улсын хоолойг Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэр мэт дүрсэлсэн зураг нийтлэж, Ирантай яриа хэлцээ явуулаагүй гэв. Арабын нэгдсэн Эмират улс Ирантай худалдаа санхүүгийн бүхий л харилцаагаа түр зогсоолоо. Украины батлан хамгаалахын сайд асан Михаило Федоров ерөнхийлөгчийн сонгуул явуулахыг уриалжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг шадар сайдад орчханд болон боловсролын сайд энх хамгаалнаар танилцуулж, эдийн засгийн стратегийн томоохон төслүүд болон 2026-аас 2027 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжүүлэх шинжилтийн бодлогын талаар олон нийтэд мэдээллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өгөгдлийн тухай хуулийн төслийг эцэслэж улсын хурлд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ нь гадаадын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой хууль юм. Мөн сурагчид Chromebook ашиглаж технологи суурьсан орчин суралцах ухаалаг сургуулийн асуудлыг шийдвэрлсэн байна. Шадар сайд эдийн засгийн стратегийн чухал ач холбогдолтой дата төв болон эрчим хүчний салбарын шинжилгээний талаар мэдээлэл өглөө. Газрын дор байгаа энэ хэмжээний эрчим хүчний нүүрсийг хэрхэн ашиглах юм бэ гэхээр эрчим хүчний станц бариад хажууд нь нөгөө дата төвөө бариад тэгээд тэр эрчим хүчний станцаас бий болж байгаа эрчим хүчийг энэ дата төв авч ашиглаад шилэн кабелаар датагаа буюу өгөгдлийг олон улсад ингээд зарж экспортлно гэдэг энэ санаа юм. Тэгээ Монгол улс яагаад давуу талтай юм бэ? Яагаад хөрөнгө оруулагчдын одоо сонирхлыг татаад байгаа юм бэ гэдгээр хоёр зүйл байна. Нэгдүгээр Монгол улсны эрчим хүч маш хямдхан юм аа. Өнөөдөр яг нарны эрчим хүчний үүсвэрээр 1 гигагаас дээш одоо хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх юм бол 2 цент. Газрын дээр нь байгаа хямдхан одоо сэргээгт эрчим хүч, газрын доор байгаа манай нүүрсний эрчим хүч хоёр хоорондоо ингээд хошсноор маш хямдхан найдвартай одоо 24/7-оор одоо хангах боломжтой энэ цахилгааны их үүсвэрийг бий болгож байгаагаараа одоо дата төв нь яагаад ийм экспорт их боломжтой дараагийн уул уурхаагаас дутхгүй ийм хэмжээний орлого олох боломжтой юм бэ гэдг нь өвгөр ингээд тодорхойлогдож байна. Мөн түнчлэн ойрын өвөл эрчим хүчний хүндрэл гарахыг үгүйсэхгүй. Бөөрөлжүүдийн станцыг 6 жил барьсан туршлага бий гисэн хэдий ч эрчим хүчний нийлүүлэлтийг чөлөөлж хувийн хөвшил болон арилжааны банкудаар дамжуулан 2 тэрбум $2 санхүүжилтийг татснаар 2028-аас 2030 он гэхэд Монгол улс эрчим хүчний хувьд бүрэн бие даах зорилт тавин ажиллаж байна гэдгийг шадар сайд онцоллоо. Энэ шатхууны хамаарлыг бууруулж уул уурхайн дизель түвш болон нийтийн тээврийг ногоон эрчим хүчээр орлуулах боломж олгох юм. Харин ашиглалтад ороогүй 5 дугаар цахилгаан станцаас ногдол ашиг хүртэх боломжгүйг шадар сайд дурдлаа. Боловсролын сайд сургуулийн орчныг сайжруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа. 2026-аас 2027 оны хичээлийн жилд ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургуулийн үндэсний загварыг нэвтрүүлж эхний ээлжинд 100 сургуулийг хамруулахар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар сургууль цэцэрлэгүүдийн халаалт цахилгааны тогтмол зардалд жилд 418 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд шинэ загвараар дээвэр дээрээ нарны панел тавьж газрын гүний дулаан ашигласнаар энэ зарлыг буруулахжээ. Гэрте орхон сургууль бол хамгийн сайн сургууль гэдэг одоо энэ бодлогыг энэ хөтөлбөрийг бид нар энэ хичээлийн жилээс эхэлж хэрэгжүүлэх гэж байна. Хотхны одоо бага сургууль, за төрөлцсөн ахлах сургууль гэдэг өндөр ачаалттай сургуулиудыг одоо дахин төлөвлөлтөнд оруулж нийт одоо Улаанбаатар хотод чинь баруун үндсэндээ 45-аас дээш хүүхэдтэй байгаа 1000 гаруй бүлэг байгаа шүү дээ, анги бүлэг байгаа. За ингээд хотхны бага сургууль, төрөлцсөн бага сургуулийг одоо бид нар шинжилэн зохион байгуулснаар бол нийт одоо энэ 1000 гаруй 45-аас дээш сурж байгаа хүүхдүүдийн ангиудын 80 орчим хувь нь одоо доошоо 40-35% рүү одоо орох ийм боломжоор одоо хангах энэ ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр энэ бол гэрте орхон сургууль хамгийн сайн сургууль, гэрте орхон цэцэрлэг бол хамгийн сайн цэцэрлэг гэдэг одоо энэ сан санаачлагууд явж байна гэж ойлгож байна. 9-р сарын 1-ээс сургуулийн орчинд сошиал хэрэглэх хязгаарлаж, Facebook, Instagram, TikTok-оор дамжуулж гэрийн даалгавар өгөхийг зогсоохоор болсныг боловсролын сайд мөн дурдлаа.
Салбарын яам усан хэмжээнд нүхэн жорлонтой нэгч сургууль цэцэрлэг үлдээхгүй байхаар 1200 гаруй байгууламжийг шинжилэн тусгаж байгаа бөгөөд хүүхдийн байршлыг чипээр тодорхойлж зорчиж байгаа автобусыг нь хянах туршилтуудыг хийж байгаа юм байна. Энэ хичээлийн жилд усан хэмжээнд нэгч сургууль 3 ээлжээр хичээлэхгүй бөгөөд нийслэл 40 орчим орон нутагт 20 орчим шинэ сургууль цэцэрлэг ашиглагдах орох юм а. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас шатхууны түгэлд борлуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд аж үйлдвэр Эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн зарим байршлын шатхуун түгээх станцуудын нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Ажлын хэсэг сансар Дарих Улаанхуаран, Зурагт Баян хошуу, Баруун Салаа зэрэг хотын төв болон аслагдсан байрлуудад ажиллаж түгэлтийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг жигдрэх талаар холбогдох зөвлөмж өгсөн байна. Өнгөрсөн өдрүүдэд зарим станцууд шөнийн цагаар ажиллахгүй байснаас үүдэн ачаал эрс нэмэгдсэн бол өчигдөр орой мэдлэр нийслэлийн хэмжээнд станцуудын 90% нь хэвээ ажилласан бөгөөд өнөөдөр ч энэ түвшнийг хадгалж ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал Шувлаа, Сод Монгол зэрэг компаниудын нөөц өдрийн цагаар багассантай холбоотойгоор зарим цэгүүд төр зогсон хэдий ч оройн цагаар төрш тээвэрсэн вагонууд бууж агуулгаас нэмэлт татан авалт хийж ихэснээр зарим станцууд 8 тонн бензин бууж түгэлт нь хийгдэж байна. Ер нь бол одоос мэдээлэл өгөхөд өнгөрсөн өдрүүдэд бол нэлээд олон өдөр шатхуун түгээх станцууд ажиллаж чадахгүй шүн хаалга барьдаг. Тэгээ ийм их хэмжээний ачаал үүсгэсэн. Одоо тэгээд энэ доголтыг арилгахын тулд бүгдээрээ жигд ажиллах хэрэгтэй. Өчигдөр орой бол үндсэндээ нийслэлийн хэмжээнд 90% шатхуун түгээх станцууд ажилласан. За өнөөдөр бас би зөвхөн 90% руу бол шахаж ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч зарим станцууд ачаалаа зохицуулах зорилгоор нэг гашуугаар шатхуун олгож байгаа нь замын дагууртаараа л үүсгэх шалтгаан болж байна. Мөн жолооч нар банкад үргэх зорилгоор бага хэмжээний түвш буюу 3-4 литр нэмж авах гэж уртаараа л зогсож байгаа нь бодит байдалд үндэслэлгүй хүндрэл ачаал үүсгэж байгааг албаныхан шүүмжиллээ. Ажлын дэжгүй юу? Нэг гашуугаар өгч гин үү? Тийм, манай цаашаа юм жоохон юм. Нөгөө халаад байна гэдсэн үү? Хэвэр байгаа юм уу? Нөөц чинь хэд байна? Одоо нэг хаан ганц байна. Бүгд үргэлж. Зарим нь ерөөсөө нэг шуун унсан байхад л орж ирээд. Гэхдээ одоо тэрэнд бол итгэмээргүй юм байгаад байгаа шүү дээ. Тэгвэл бодит одоо үр дүнгээ тэгж гараад байгаа юм тий. Ганц одоо 3-4 литр авч байгаа машин. 3-4 литр нэмж банкад өргөх одоо шаардлага уулан баймгүй юм. Тэгээ одоо хүн итгэхээргүй юмнууд болоо баг. За сумануу. За ажил дээр эрсэлгийн яамнаас явж байна. За танах ягаад хаацсан байгаа? Бицка сайн дүгнэс яхаа орж ирээд. За хэдэн ошуу өгж байна? 2 ошуу. Нөөц чинь хэд байна? 6. Саалла 6 нийтэд 6 нөгөө. Иймд ажлын хэсгээс шатхуун түгээх станцуудын үлдэгдэл нөөцийг нэг бүрчлэн нягталж зарим цэгт 6-8 тонны үлдэгдэлтэй байгааг тогтоон ямар учраас хаасан болон хизээ нэгийг нь тодруулан ажиллаж байна. Цаашид сүлжээ компаниудын шатхууны нийлүүлэлт нэмэгдэж нөөц бүрдснээр станцуудын хэвийн үйл ажиллагаа бүрэн жигдэрх юм. Цагдаагийн ерхий газраас экологийн болон мөрдөн шалгах чиглэлээр олон анхаарал татсан зарим хэргийн талаар мэдээлэл хэллээ. Тухайлбал засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд 350 толгой шонгор шувуу барих зөвшөөрлийг 11 аймагт гадаадын 4 улсын 24 иргэнд олгожээ. Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны албан хаагчид 3 хоног тутамд хяналт шалгалт хийж гарлан үслийн бичиг олгож байна. Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлтэй гадаадын иргэний гомдоор бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд эрүүгийн хуулийн 13-ын 6 дахь хэсгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж 2 талын гомдлыг шалгаж байгаа юм. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Mongolia Vision Energy компанитай холбоотой маргааныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Mongolia Vision Energy компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт төр байрлуулсан кемпийн ажилчдын байрлал руу зөвшөөрлгүй иргэд нэвтэрч эрхчлөө эд хөрөнгөд халдаж дураар авирлаад байна гэх гомдол мэдээлэл ирүүлсэнийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян Түмэн, Булган, Матад, Хөлбөмбөр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад
газрын тус эрен хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай Mongolia Fashion Energy компани нь 2026 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс газрын тус эрен хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дээрх нэр бүхий компаниас Дорнод аймгийн Матад сумын Хэрлэн дохоо гэх газарт газрын тус эрен хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж ажилчдын зөөврийн кемпийг түр байршуулсан байна. Нэр бүхий иргэдэн дээрх түр байршуулсан тоног төхөөрөмж ажилчдын кемп рүү зөвшөөрлгүй газрын тус олборлох гэж байна гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны 8 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Дорнод Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Mongolia Fashion Energy компани ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрч зөвшөөрлгүй дүрс бичлэг хийж хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас бүрдэн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг та бүхэнд мэдээлэл болгон хүргэж байна. Хэрэгтэй холбогдуулан 4 иргэнийг 48 цагийн хугацаанд баривчилсан бөгөөд 8 дугаар сарын 18-ны өдөр нэг иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоног цагдан хорж үлдсэн 3 хүний талсан сэргийлэх арга хэмжээг шүүх шийдвэрлэхээр болсон байна. Дээрх маргааны үеэр хууль бус үйлдэлийг зогсоож чадаагүй гэх цагдаагийн албан хаагчаа холбогдуулан дотоод хяналт шалгалт явуулж байгааг албаныхан онцлоо. Ажуулдар Эрдэс баялагын яамны төрийн нарийн дарга Дашбүрөв бүгд найрамдах хятад ард улсын ичээ сайдын яамны хэргийг төр орлогч Цаоли худалдааны зөвлөх Лиу Жинзин нарыг хүлээн авч уулзлаа. Ичээ сайдын яамны хэргийг төр орлогч Цаолин хятад улс гэрээний дагуу шатхууныг Монгол улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулж ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатхуун нийлүүлнэ гэдгээ тэрээр мэдгдсэн. Мөн нутгаа аврагч Чо бассанчууд төрийн бас байгуулгын гих хүмүүс Сүхбаатар аймагт газрын тоосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монгол төдийгүй хятад улсад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж энэ явдалд өөр улсын зүгээс санаа зовж буг илэрхийллээ. Цаашлаад хуулийн байгууллага тухайн явдал буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх хэсгийг анхааралтай ажиглана гэв. Төрийн нарийн дара Дашбүрөв хятад иргэдийн бизнесийн болон хөрөнгө оруулагч эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүссэн юм. Энэ асуудлаар хуулийн байгууллага танцсан гэдгийг тэрээр дуулглаа. Мөн Монгол улс цаашид бүгд найрамд хятад ард улсаас тогтмол бүх төрлийн шатхуун худалдан авах зорилготой байгаа ба шатхуун нийлүүлэх байнгын квот олгох хүсэлтийг цааш уламжилж өгөхийг хүссэн байна. Төрийн эмчийн сургуулиуд аймаг дүүргээр шин загварын дүрм туцас бий болгож сурагчдыг худалдан авахыг шаардах нь хуулиар хориотой болохыг боловсролын яамнаас сануулж сургуулиуд улсын хэмжээний нэгдсэн загварын дүрм туцас өмсөх ёстойг тус яамны төрийн нарийн дарга онцлон анхааруулв. Энэ нь эцэг эхчүүдийн санхүүд үүсэх дарамтыг бууруулах, аливаа үндэслэлгүй нэмэлт зардал гаргахаас сэргийлэхэд чиглэж байгааг тэр хэллээ. Боловсролын яамнаас сургууль болон орон нутгийн удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хатуу хийхийг үүрэг болголоо. Цаашид дүрм туцасны стандартыг чанд мөрдүүлж, сурагчдын эрхтгч байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахаа албаныхан мэдгдлээ. Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зөрчлийг илрүүлэх зорилгоор телекамерын ухаалаг системийг өргөнөөр ашиглаж байна. Энэ хүрээнд тус системээр хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 14 тээврийн хэрэгслийг илрүүлсэн байна. Хууль бусаар улсын дугаар сольж ашиглах нь гэмт хэрэг, зөрчлөөс үрсэн сэргийлэх, хяналт тавихад ноцтой саад учруулдаг байна. Иймд зөрчлийн тухай хуулийн 14-7-13 дахь хэсэгт заасны дагуу хуурамч улсын дугаар хэрэглэсэн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, хүнийг 51-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 501-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус таргах юм. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ. Үргэлжлээд дэлхийд дахин дуулж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Харамтраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Мягмар гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай ямар ч яриа хэлэлцээ явуулаагүй тухай мэдэгдэж, мөн Орон улсын хоолойг Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэр мэтээр дүрсэлсэн газрын зургийг өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ.
За Ираны дайны нөхцөл байдал хүндэрч байгаа нь Америк нэгдсэн улсын албаныхны мэдээлэл зөрж байгаагаас харагдаж эхлээд байна. Даваа гарагт Трампын хөргөн ойрхон дорнодын асуудал хариуцсан ерөнхийлөгчийн тусгай элч Jared Kushner Ираны талтай эерэг идэвхтэй яриа хэлцээ явагдаж байгаа талаар мэдгдсэн бол Трамп өчигдрийн мэдээлэлтэй эсрэгээрээ Иран улстай ямар ч яриа хэлцээ явуулаагүй, яриа хэлэлцээ төлөвлөөгүй, тэнгисийн бүслэлд үргэлжилж байгаа Ормозын хоолой нээлттэй байгаа хэмээн мэдэгдэж дараагаар нь Ормозын хоолойг Америк нэгдсэн улсын шинэ газар нутаг хэмээн тэмдэглэсэн зургийг өөрийн сошиал хуудсанд нийтэлсэн байна. Трамп Ормозын хоолойг Америк нэгдсэн улсад нэгтгэх энэхүү санаагаа анх өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт илэрхийлж байсан бол тэрээр мөн Канада, Куб, Гренланд арал зэрэг бусад улс орны нутаг дэвсгэрийг Америк нэгдсэн улсад нэгтгэх санаагаач өмнө нь удаа дараа илэрхийлж байсан. Харин Ираны тал Америк нэгдсэн улсад тавьсан шаардлагуудыг биелүүлэхээс нааш Ормозын хоолойг нээх төлөвлөгөө байна. За Ираны дан эхэлснээс хойш 7 орчим сарын хугацаанд Ормозын хоолой асуудалтай холбоотойгоор дэлхийн эрчим хүчний зах зээл хүндрэлд орж улмаар түл шатхууны үн өсөж, хомсдол үүсч олон улс орнд сөргөөр нөлөөлж эхлэдэг байгаа. Түүнчлэн дайтагч улс орнуудад ч инфляцийн түвшин нэмэгдэж, Америк нэгдсэн улсад ерөнхийлөгч Трампын олон нийтийн дэмжлэг, улс төрийн рейтинг нь буураад байна. За сүүлд явуулсан Reuters-ийн санал асуулгын дүнгээр Трампын рейтинг 33% буюу түүний 2 дахь бүрийн эрхийн хугацааны хамгийн доод түвшинд хүрээд байгааг харуулсан. Үүнээс үзвэл 11-р сард явагдах Америк нэгдсэн улсын завсрын сонгуулиар Дональд Трамп Конгресс дахь хяналтаа алдаж болзошгүй байна. Дараагийн мэдээ, Арабын нэгдсэн Эмират улсын гадаад хэргийн яам Ирантай хийх бүх худалдаа арилжааны хэлэлцээр санхүүгийн гүйлгээг төдөлзүүлэх шийдвэрийг гаргаснаа мягмар гарагт зарлан мэдэгдлээ. За уг шийдвэр нь бүс нутгийн болон олон улсын их тайван аюулгүй байдлыг алагдуулж байгаа бүс нутгийн хурцтмал байдал үргэлжилсээр байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж энэхүү шийдвэр нь дараагийн мэдээлэл гаргах хүртэл хүчин төгөлдөр байх болно гэжээ. Хоёр улсын хооронд худалдаа санхүүгийн бүхэл харилцааг түр хугацаанд зогсоож байгаа дээрх мэдээллийг Арабын нэгдсэн Эмират улсын гадаад хэргийн яамны стратегийн харилцаа холбооны захирал Афра Аль-Хамели гаргасан байна. Тэрээр мөн мэдээлэлтэй Арабын нэгдсэн Эмират улсын яриа хэлэлцээ хамтын ажиллагаа бүс нутгийн интеграцчлалаар дамжуулан бүс нутгийн их тайван доктортой байдал хөгжил цэцгэлтийг бэхжүүлэх тууштай амлалтыг дахин нотолж тус улсын олон улсын санхүүгийн системийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад хичээн ажиллаж байгааг нотоллоо. Энэхүү мэдээллийн өмнө буюу даваа гарагт Арабын нэгдсэн Эмират улсын батлан хамгаалах яамны зүгээс агаарын давталганоос хамгаалах системүүд нь Ираны зүгээс харавсан 2 баллистик пуужинг илрүүлсэн гэж мэдэгдсэн юм. Мэдэгдэлд урьдчилснаар Ираны баллистик пуужингуудын нэг нь Арабын нэгдсэн Эмират улсын нутаг дэвсгэрийн усан хилээс гадуур унсан бол нөгөөх нь усан хилийн дотор унсан байна. Үүнтэй холбоотойгоор Арабын нэгдсэн Эмират улс одоогоор өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд альва аюул занал хилийг эсэргүүцэхэд бүрэн бэлэн байгаа талаараа мэдэгдээд байгаа юм а. Сүүлийн мэдээг хүргэе. Албан тушаалаасаа чөлөөлөгдөд удаагүй байгаа Украины батлан хамгаалахын сайд асан Михаил Фёдоров мягмар гарагт улсынхаа эрх баригчдыг шүүмжилж мөн ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахыг уриалсан байна. За тэрээр Украины ард түмэнд хандан YouTube платформоор дамжуулан хийсэн мэдээлэлтэй хэн нэгний нэрийг дурдаагүй ч улсынхаа эрх баригчдын өнөөгийн үйл ажиллагаа тогтолцоог хатуухан шүүмжилж авилгатаа тэмцэж чадахгүй байгааг нь тодтогч дайны үеийн сонгуулийг зохион байгуулах арга замыг хайж олохыг уриалжээ. Фёдоров мэдээлэлтэй Украины ардчлал Оросд барьцаалагдах ёсгүй, бид Европын чөлөөт улс хэвээр үлдэхийг хүсэж байгаа учраас тэмцэж байгаа. Тийм учраас дайны үед ч бүрэн дүүрэн арчилсан явцыг сэргээх боломжийг Украин улсад олох хууль ёсны аюулгүй бодит механизмыг бид олох ёстой хэмээн мэдэгджээ. За өдгөө 35 настай Михаил Фёдоров 2019 оноос хойш Украины цахим хөгжлийн сайдын албыг хашиж байгаад энэ оны 1 сараас 7 сарын хооронд батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашсан ч Зеленский түүнийг Украины армийн ерөнхий командлагч Александр Сирскийтэй ойлгуулж чадаагүй шалтгаанаар албан тушаалаас ногцруулсан. За түүний гинэт албан тушаалаас нь чөлөөсний дараа Украины олон хотод Зеленский шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулагдаж эргүүлэн ажилтан томилхыг шаардсан ард түмний жагсаал өнөө хүртэл үргэлжилсээр байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарал хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.